За Эрдэнэтийн болон тавтай мөрөл өнөөдөр нэгэн маш чухал сэдвийн талаар ярих гэж байна. Эрчүүд мань наашаа суугаарай, үзээрэй гэж хүсье. Эрэгтэй хүмүүс яаж үнэхээр гоё сайхан үнэртэй байх вэ гэсэн одоо 10 чухал алхмыг хэлж өгч байна. Зарим үед бид бүхэн таксинд суухад бол заримдаа нэлээд тийм таатай бус үнэр одоо зарим эрчүүдээс мань үнэрдэг шүү дээ. Мэдээж хэрэг энэ бол ажил амьдралын завгүй горимч юм уу те шалтгааллах зүйлүүд зөндөө олон байгаа. Гэхдээ яаж ч гэсэн одоо бид нэр сайхан үнэртэй болъё гэвэл эхлээд нөгөө сүрчиг үе үнэртэй ус дүргээд болчихно гэж боддог. Гэхдээ энэ бол тийм биш ээ. Үндэ бол одоо угаалаг арчилгаа, амьдралын хэв маяг гэд маш нарийн зүйлсүүдийг шаардчиж сайхан үнэртэй байдаг. Эрэгтэй хүн сайхан үнэртэн гэдэг бол гоё. Тэр нь бүр нэг юм өөрийнх нь унган үнэр, ариун цэвэр сахитай холбоотой дундаас нь гарч байгаа тэр нэг эрэгтэйлэг гоё үнэрийг хэлж байгаа юм аа. За энэ үшлийг эрчүүд минь бас сайн үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд бас эрчүүдтэй бас зарим нь шеэрэл дамжуулаарай. За эхний алхам бол өдөр бүр усанд орох. Яагаад энэ чухал вэ гэж нэхэр усанд орохгүйгээр бол одоо сайхан үнэртэй байх ямар ч боломж байхгүй. За өдөр усанд орохыг бол зарим хүмүүс шүүмжилдэг. Яагаад гэвэл ажил, гэр, сургууль, хол те амьдралын хэвшлээс болоод энэ заримдаа бүнхээр боломжгүй байдгаа гэдэг. Гэхдээ үүнийг бол одоо яаж байгаа зохицуулах аргууд бол байгаа. Хэрэв та ингэж маш хөлөрдөг өдөр бүр спортоор хичээлдэг бол өдөрт 2 шүвшүрт орж магадгүй л те байнгын бэлтгэлтэй байдаг тамирчид ч юм уу те ийм тохиолдол байдаг. Зарим хүмүүс өдөр бүр усанд орохыг шүүмжилдэг. Тэр нь юу гэж нэхлээр арьс эмзэг, арьсны одоо өөрийнх нь нөхцөл байдлаас хамаарат, өөрийнх нь биеийн онцлогоос хамаарат заримдаа арьсад одоо сөргөөр нөлөөлдөг, одоо хуур ашиулдаг ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл байдаг гардаг. Гэхдээ та бас бодоод үзээрэй. Хит халуун усанд орох ус жоох эвгүй. Тэгэхээр хит халуун биш жоохон бүлээн усыг хэрэглүүл арьсыг гэмтэлгүй бохирыг сайн арилгадаг. Ер нь явж биеийн үнэрийн хамгийн гол буруутан бол бактери гэдэг. Шүршүрт орохгүй бол тэд нар одоо давхарг үүсгээд таныг одоо сонин таатай бус үнэрийг үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ хичнээн сайхан үнэртэй ус төрсөн ч гэсэн яаж хийж байгаа л усанд орж бай. Өглөө босоод ажилдаа явахдаа нүүр гараа угаангаа шууд усанд орчихно баг хамгийн хурдан шуурхай арга байдаг. Ерөнхийдөө ирчүүд маань жоохон ажил амьдрал завгүй үедээ нэг усанд орох тийм аарс шахар ажилт одоо ямар төвхтэй гэж бодоод залхуурдаг. Энэ бол тийм байж болохгүй нэ. За нэгт бол юм байна. Хоёрт нь бол зөв үнэртэй усаа төрөх буюу зөв сүрчгийг өөртөө сонгож тааруулах байгаа. Би бол сүрчиг нэг хэрэглээд байдгүй анхнаасаа дадааг учраас маш бага хэрэглэдэг. Гэхдээ сүрчгийг хэрэглэдэг ирчүүд бол маш сайн мэдж байгаах энэ зааварчилгааг яаж нэхэр тухайн сүрчгээ 2-3 удаа цацгадал хангалттай байдаг. Бүр нээх ихээр биш те. Хит хажуугаар нөхрөөд бүр илт анзаарагдсан үнэртэй ус үйл бас хэцүүдэг шүү дээ. Хэтрүүлэн төрсөн гэсэн үг. Тэгэхээр 2-3 удаа цацхад энэ арьсны дулаанаар үнэр нь зөөлөн таны биеэр тархдаг. Тийм учраас энэ 3-4 удаа цацах хэрэгтэй юм шүү. Ер нь бол бусдын хамар руу огцом довтлох хэрэггүй гэж байгаа. Энэ бол одоо ялангуяа лифтэнд суух ч юм уу, ямар нэгэн олонний шахалтцаантай автобус унаад ч юм уу те харагддаг зүйл шүү дээ. Ер нь үнэртэй усыг хэрхэн зөв төрөхөөр гарны суд цохилтыг хэсэг шүү дээ. Гарны бугууны энтэл те. За тэгээд хүзүү чихний арт талд баг зэрэгээр саяг шиг цөөхөн ингээд маш багаар ингээд шүрших юм бол илүү үнэр зөв тархалттай байдаг. Хаагмаагүй ингэж төрөхгүйгээр одоо нэг агаар цацсангууд очиж мөчөөл ингэж байдаг шүү дээ. Тэгэхгүй яг энэ 3 байрал төрхөл аягүй зүгээр шүү. Ихэнх хүмүүсийг анзаарч бол үнэртэй усыг ингээд гарлуугаа цацж төрхөнгүүтээ гарандаа ингэж нялж байгаа. Тэгээд бус одоо өөр бие хэсэг нялдаг те. Энэ бол жоохон буруу гэж байгаа. Яг тэгэхээр тухайн үнэрийн бүтцийг алдуулах магадaltaй гэж байгаа. Тэгэхээр сүрчиг бол таны үндсэн үнэрийг баяжуулагч болохоос биш таны өөрийн үнэрийг дарагдуулагч биш шүү гэдгийг тавхан анхаараарай. 3. Сайн одоо хөс дарагчинд хөрөнгө оруулах гэж байгаа. Одоо бид нэр дезодорант гэж яриа сурцсан шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хөлрөлтийг бас мэдж байгаа шүү дээ. Та ямар хэмжээнд хөлрөлдөг. Тэгэхээр тэрнээс хамаарат хөс дарагчийн төрлийг зөв сонгоод өөртөө хэрэглээрэй. Ер нь бол хөс дарагчийг бол хөс гарсан үед л хизээж төрж болохгүй шүү дээ та хүн мэдж байгаа. Тэгэхээр маш цэвэрхэн угааж цэвэрлсэн хуур арьсан дээр дүрхэнтгийг санаарай. Хөс дарагч бол усанд орохыг бол хизээж орлохгүй. Харин бол усанд орсон цэвэрхэн бие чинь дэмжлэг болгож давхар одоо дэмжиж байгаа л гэж ойлгоход болно. Биед чинь жоохон харшил өгдөг ч юм уу хит хямдхан ийм хөс дарагчийг бол авахгүй байхыг зөвлөж байна. За дөрөвдүгээр алхам бол шинэ угаасан хувцас өмсөх. Бохир хувцсыг ер нь дахиж өмсгөөс зайлсхий гэж байгаа. Өглөө босоод ер нь хуучин өчтөргөө өмсөн бохир хувцсуудыг угаалгынхаа машин руу иччихвэл зүгээр. Ер нь ажилдаа явах ч юм уу гадуур явахдаа ажиллах цэвэрхэн хувцас өмсвөл биед чинь их тухтай амар шүү дээ. Та ингээд усанд ороод маш гоё цэвэрхэн болол гарч ирэхдээ хуучин өмсөжсэн хөлсний үнэр шингэсэн хувцас дахиад өмсөх юм бол усанд орсон ирэх чинь ямар ч хэрэг байхгүй замгарна шүү дээ. Усанд орсны дараа өмнө өмссөн хувцас дахиж өмсөе гэж бодъё л доо. Тэгтээ тухайн үед бол нэг үнэртэхгүй л цэвэрхэн байна. Тэгтээ явцын дунд та өмсөд алханд суун гэхэд нэг хувцас чинь биетээ чи үрэлт үүсээд дулааны үйлчлэлээр хуучин хөлс чинь дахиад шинээр үнэр гаргадаг гэдэг та хүн анхаараарай. Хиймэл даав буюу одоо нилон материал гэж ярьдаг шүү дээ. Эднэр бол одоо үнэрийг маш ихээр хадгалах магадлал өндөртэй байдаг. Хадгалаа л байгаа гэдэг одоо муухай болгодог. Тэгэхээр цэвэр даав тийм амьсгалдаг материал өмсвөл илүү тохиромжтой шүү. Тэгэхээр таны бие цэвэрхэн байлаа ч гэсэн хувцас чинь бохирвол үнэр танартаа буцаж орно шүү дээ. 5. Амны үнэр бол одоо хүний гадаад дүрхийг бүгэлд нь унах чадaltaй энэ муухай зүйл байгаамаа.
Өглөө орой 2 бол шүдэ байгааг бол бид хүн зайлшгүй хийж байгаа. Бүгд л хийж байгаа тогтмол. Ер нь бол Япон солонгосчууд ягаад ажил дээр шүүгэндээ сойз байлгаад байдаг та бүхэн ажигласан бол өдөр цайндаа орчоод дахиад ажлынхаа нөл шүдэ байгаад юм билээ шүү дээ. Ер нь энэ бас зүгээр. Шүдний завсарт одоо ялзарсан хоолны үлдэгдэл нь гашлаад тийм муухай өндрийн хамгийн том их сурулж байдаг. Тийм учраас бас нэг юм нэг флос гэж ярьдаг шүү дээ. Нэг зориултын цэвэрлдэг утас энэнгүүр бас цэвэрлж ивэл сайн. Яг л сой заримдаа үлдээж магадгүй шүү дээ. Амны эвгүй үнрийг түрхэн зурдаа бөх одоо гаач юм амттангаар дарах нь бол нэг тийм онц шээ. Гол шалтгааныг нь шийдэх хэрэгтэй та. Яг юунаас гараад байна те? Ямар ч гой ховц өмссөн, сүрчиг түргсэн байсан ч таны амнаас жоохон эвгүй үнэр гарах юм бол тухайн хүнийх нь харилцаж байгаа хүн чинь бүх сэтгэл нур унана. 6 дахь алхам бол үс сахлаа арчлах байгаамаа. Эднэр маань одоо үнэр шингээдэг шүү дээ. Хүний үс за бас одоо сагал тавьсан ирчүүд байгаа бол сагал энтер бол хоолны үнэр хөлсгээд олон зүйлд өртдгөө. Өдөр тутам бол шууд бохирдол одоо хоримтлагчдаг. Дээр нь ирчүүд маань бас одоо марталгүйгээр хамрын үсээ бас авах хэрэгтэй байгаа. Яг ингээд хүнтэй яриа өрнж байгаа тамир үсэн цохгууд бол бас жоохон тааг үсдэгдэл төрөн шүү дээ. Ер нь бол ирчүүд бол ихэнхдээ бид нэр анзаарахгүй мартчих тийм бид нар тийм муудаач биш тийм. Ер нь нэг аагар шахар жижигхэн зүйлс зав гаргаад байх сонирхолгүй тэгээд гол ажилдаа төлөвлөдөг учраас ийм жижиг деталь зүйлсүүдийг мартах нь илбэг байдаг. Би ч гэсэн зөндөө мартдаг. Тийм учраас та хүн маань хамрах үсийг авчвал бас зүгээр нь зориулт юм хайч байдаг. За мөн 7 хоногт 2-3 удаа маш чанартай шампуныг өөр тохирох шампуныг сонгож үсээ угаах хэрэгтэй. Хэрвээ та ингээд сайхан сагал ихтэй бол тусгай зориултын тийм угаагч байгаа. Бас тийм тусгай зориултын тосч байгаа. Ингээд сахландаа төрхтэй. YouTube-ээс одоо сахлаа хэрхэн арчлах вэ гэхээр бүр зөндөө гоё видеонд гарч ирэн дээ бүр маш деталь үзчих залуучууд байгаа. Яагаад ингээд сахалтаа тусгай зориултын угаагч хэрэглэх тос төрөх хэрэгтэй вэ гэхээр хоолны үлдэгдэл. За хоол идж жагаад сахлан жинхэнэ байна. Тэгээд утаа одоо хоолны утаа тэг үнрүүд сахланд сууж үлдээд байдаг болохоор угаахгүй юм бол эвгүй үнэр үүсэх маш хэрэгслийг дагуулж идэг. Өдөр болгон шампуноор угаагаад байвал бас болохгүй шүү дээ. Хэтэрхий болно. Хуух үсээ гэмтэх магадaltaй. Бас арьс усанд хэрэгтэй байдаг тэр тослогуудыг алдагдуулах магадaltaй. Энгийн үед бас сайхан бүлээн усаар зайлж болно шүү дээ. Миний хувьд гэх юм бол Nike-ийн брендийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг бүгдийг хэрэглэдэг. Миний үс ер нь орой өсгөрөө жоохон шингэн манай удамд юм байдаг. Тийм учраас би ингээд Nike-ийн брендийн одоо тийм үс арчилгааны китүүдийг хэрэглэдэг. Nike-ийн брендийн энэ кит нь бол үс уналт шингэлтийн хэсэг одоо шампунь, тэг үс уналт шингэлтийн хэсэг ангижруулагч, тэг хуухны тижээлэг зэрэг энэ гурван юмыг багтдаг. Ер нь сайхан ирчүүд бол дэгжин гоё үсний сасалтай, сайхан сахалтай мөртлөө өөрөөс нь жоох эвгүй үнэртэй байх юм бол энэ одоо дэгжин гэж хэлэхэд үнэхээр хэцүү болно шүү. Та бүхэн мэн тэгэхээр анхаараарай. За 7 дахь алхам бол хөлийн арчилгаа буюу хөлийг үнэргүй болгох гэсэн зарчим байдаг. Хөлс хамгийн их ялгардаг газруудын нэг бол хөл шүү дээ. Оймс гутлаас олохгүй бол тентгийн бактери өсөж үржээд одоо үндрийн бүр маш томоохон агуулгах болно гэсэн үг. Ер нь бол өдөр болгон байнга цэвэрхэн оймс өмсөө твшчүүл амар. Ер нь ихэнх дэгж өмсөж байгаа гэж бодож байна. Хэрвээ та ингэж маш ихээр хөлөрдөг бол чиг шингээдэг материалтай оймсыг бас сонгоорой. Ийм оймсууд байдаг. Зарим тохиолдолд бас ингээд олон хоногор явхад хөдөө гадаа те ямар ч нөхцөл байдал хүн тохиолж болно шүү дээ амьдралд те. Тийм үед бол хөлийн дезодорант гэж байгаа те. Тэрийг хэрэглэж болно. Яагаад ингэж нэхэр удаан хугацаанд ингээд үнэртэй байх юм бол гуталт эвгүй үнэр нь суучдаг бүр арилдаггүй. Гутал нэг удаа бохирдоод үнэр тогтох юм бол мүддээ арилахгүй маш их цэвэрлэгээ шаардна те. Зориултын газар одоо гутлаа өхөөсөр харахгүй болно. Тийм учраас та бүхэн заримдаа улавчаа солих те оймсоо сайн тогтмол солиж байгаарэ гэж хэлье. Зөөр нь хаа газар явж байгаа энд явж байгаа гутлаа тайлах агшинд өрөөнд тиймийг эвгүй үнэр дэгдэх нь одоо эр хүн таныг бас нэг жоохон сонирн байдалд оруулах магадaltaй. Таны гоё имижийг бас баллална шүү. Энийг бас анхаарал авчаарай. За 8 дахь алхам юу вэ гэхээр хоол болон хоолны шингээлтийн хэрэглээ байгаамаа. Ер нь бол хүн дотроос анхлуун байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тогтмол ус уух юм бол биеэс хорыг гадагшлуулдгийг бол хүн бүхэн мэдж байгаа. Бас хөлсний үнэр зөөлрдөг. Тэгэхээр ер нь сонгон сармис зэрэг хурц үнэртэй хүнснийг хэтрүүлэх юм бол биеийн үнэрт жоохон нөлөөлөх талтай. Харин жимс ногоо түлхээ хэрэглэснээр хөлс нь илүү тааламжтай үнэртэй болдог. Тэгэхээр нэг үг байдаг те. Чи юу идэн тэр үнэрийг л тараана. Ийм л ингээд нэг одоо бас нэг хүн хэлсэн үг байт юм аа. Тэгэхээр бүгдээрээ бас өөр тохирсон хоолтонд анхаарах нэ. За 9 дахь алхам юу вэ гэхээр орд дээр альчуура тогтмол угаах гэж байгаа юм. Ирчүүд бол энийг бол маш их мартдаг. Угаасаа энийг бохир бай гэж юусэн бодохгүй шүү дээ. Зүгээр л аар шахар юмда түүртэд мартчихдаг. За тэгэхээр хүн унтаж хөвтөж байгаа орон дээр чинь одоо хөлсний үнэр, хөлс за тэгээд үхсэн арсны эд бактери, за тэгээд үхсэн арсны хэсгүүд те жижигэн арсны ширхгүүд,
За бактери одоо чамд мэдгэдэггүйгээр орд ирэн чинь ингээ шингээл байдаг. 7 хоногт нэг удаа ядаж орд ирнийхээ цагаар хэслийг угаагаад нүүр гарынхаа алчуур, ванны алчуура 3-4 хоног тутамд солих нь их чухал байгаамаа. Тогтмол угаахгүй бол та өөрийгөө угааж одоо хичнээн цэвэрлэлээ гэж эргээд тэндээс таагүй хүнээр авч биднэ гэсэн үг шүү дээ. Усанд орчод гарч ирэнгүүтээ бохир алчуураар бие ярьчна гэдэг чинь бас хэцүү муухай хүнээр нь буцаа танд наалдна. За дээр нь усанд орчод та боломжтой бол нөгөө чихний хүн байдаг шүү дээ. Нарийн тэрнгүүр одоо чихээ цэвэрлж байгаарэ. Ер нь усанд орсны дараа чихүүд олон дахин хоримтлагтаад дагтраад хуль гэхээр үүсдэг учраас үүнийг хэлж байгаа. Тэгэд энийгээ мэдэхгүй би юм сонсохгүй байна гэсэн тохиолдол байдаг шүү дээ. Гол нь тэр хулих нь ингээд дагтарсан байгаа. Тэгэхээр та бүхэн энэ зөвлөмжүүдийг бас хэрэгжүүлээрэй. За 10 дахь зөвлөмж юу вэ гэхээр бүхэл өдрийн турш сайхан үнэрт. Эрчүүд бол хам хүмүүсэнд ороод гараа явчихдаг шүү дээ. Тэхгүйгээр бас өөртөө жоохон хөрөнгө оруулалт хийгээд зориултын биеийн савн, лосьон одоо тэгээд хөлс дарагч, сүрчиг гээд бүгдийг үе шаттайгаар дараалтайгаар хэрэглэвэл та их сайхан үнэртэн. Өглөө усанд орсноор лосьон түрхээ тэгээд хөлс дарагчаа түрхээд эцэст нь тэгээд сүрчгээ ингэж түрэх байдлаар лог дараалтаа хэрэглэх юм бол та бүтэн өдрийн турш үнрээ барьж чаднаа. Ер нь энэ стогой үнэр чинь гээд дунд нь өөр янз янзын англи хүн санагдаж байгаа үнрүүдийг холиод сөргөлдүүлэх хэрэггүй. Эдгээр чи хоорондоо сөргөлдөөд одоо бас зодтолтон шүү дээ. Хит эмхтээлэг гоо сайхан талаас нь бол хэлээгүй. Энэ бол одоо эрэгтэйлэг маскулин үнрийг одоо та өөрөөсөө гаргахыг л хэлж байгаа юм шүү. Тэгэхээр саяас 10 алхмыг та бол мэдж байгаа хаа бараг л гадарж байгаа гэсэн ч заримдаа үнэхээр энийг одоо хэрэгжүүлж амжихгүй юу гэдэг те мартчихдаг тал үе. Тэгэхээр одоо хожууч гэсэн та одоо үүнд суралцаад өөртөө хэрэгжүүлвэл зүгээрээ. Амьдралынхаа зөв хэм маяг, ариун цэвэр, тохиромжтой зүйлийг сонгож өөртөө бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн энэ гурвын нэгдэл дээр таны одоо энэ гой үнэртэй явах зүйл чинь шийдэгдэж байгаамаа. Зарим хүмүүс бол үнийг л хөвшилт болгосон байдаг тийм хэрэгжүүлдэг. Гэхдээ ихэнхдээ хагас дутуу үйлдэл болгоцсон байдаг. Тэгэхээр үнийг бол бүрэн дүүрэн үйлдэл болгоод хэрэгжүүлвэл хизээж оройтхгүй гэдгийг хэлмээр байна. Сайхан үнэртэй эрэгтэй хүн бол одоо бусдын сэтгэлийг татах нь гарцаагүй лээ. Та бүхэн ингээ эрэгтэй зөвлөгөө, амьдралын туршлага, бизнес санаа, хэмэл оюун ухаан, дижитал маркетинг, сошиал медиагийн чиг хандлагыг гоё хэрэгтэй сурсан мэдсэн зүйлүүдийг би аль болох энэ сувг дээр оруулах гэж байгаа юм учраас та хүн subscribe дараарай. Subscribe дарсны ажил тусаар та бүхэн миний видео ороход хамгийн түрүүнд олж үзэн шүү дээ. Ингээд мөн дээр нь нэмжлэхэд та бүхэн контент бүтээх хүсэлтэй байх юм бол YouTube-ийн бүхий зүйлийг багтаасан маш гоё хичээлийг сурах боломжтой линкийг энэ видеоны description-д оруулан коммент хэсэгт линкийг тавьчих тэрнгөр ороод үзээрэй. За дараагийн удаа маш сонирхолтой сэдвэр видео байна. Тэрийг та бүхэн хүлээж аваарай. Баяртай.